Next, let's on my way on, way on, way on, way on, way. I don't wanna hear it. Миний энэ бодогоортой. Ингээд цаанаа. Миний нүүх өдрийн бичлэг маань орж байна. Өнөөдөр болохоор 5 дахь өдөр. Одоо нэгтгэд бит хоёр нүүн. Бэцээрээ манайхаа. Би яг нүүх өдрөө яг за одоо юмнуудаа одоо баглах чинь гэж юусэн юм хэлэхгүй учир зүгээр л хамаг юм баглаад эхэлчихэж. Одоо тэгээд юмнуудаа баглацгаая. Би энэ өөртөө хэрэгтэй юмнууд энэ дотор нэг маргааш гэлөө оржоо гэрээ очиж ингэж цэвэрлэн. Тэгвэл цаа бүгдийн баглаач. Өнөөдөр тэ нэг иймэрхүү гэж юмаа бэлтчихэд маргааш энэ байраа суллаад бүр ховоосон болгочоод энэ байрныхаа эзэн рүү бит хоёр зургийг авч өгч явуулах хэрэгтэй. Тэгээс нөгөө барьцаанд байгаа мөнгө аавна. Жохон чимээ. Нэрийн чаас яцэл бадаг гарцаа. За нэг тиймэрхүү байна. Өнөөдөртөө болохоор бит хоёр нүнүүдээ ингээд амар сайн бэлтсэн. Маргааш манай найз ирнэ. Тэгээд энэ хоёр чамуудаа буулгаад ачаах хооронд нь би нөгөө мөнгө зөнгөд орох байрныхаа барьцаа энтрийг өгч мөгөөд наашаа цаашаа явах жоох ажилтай. Нэг тиймэрхүү байна. За тэгээд маргааш бүгдээрээ уулзцгаая. Нөгөө байр зуучлалт өгсөн газар ороод ирсэн байна. Энд чинь нөгөө нэг тогныхаа мөнгөийг төлөх ёстой. Тэрийг энэ газараар яруулж байна. Би нэгээс нөгөө хоёртаа уухаа авчаад явж байна. Бэм халуун юм. Манай чанарт манай тийм байсан гэж мен түрүү босгож байгаа. нэг юм байхад нөө тусч. Тойлота бүх хацаа бүтээн булгацсан, гэрээ хоосон булгацсан. Тиймэрхүү байна. Хацааг болохоор гэр маань амар царим удаа харагдчих байна. Эндээс хөрөөч углан бишнийг бүгдийг авсан. Хөрөгч нь анхнаас эндээс болохоор энэ чинь тавьсан байна. Та нэг иймэрхүү. Одоо энэ гэртээ эсвэл одоо бичлэг хийж байна. Энэ гэртээ бас хөөрхөн удаа амьдэрсэн. Баярлалаа гэрэмээ. Одоо утгагүй шинэ гэртээ уулзцгаая бүгдээрээ. Бид өөрөө сая бүх юм айцсан. Очиад хоол идэх гэж ирсэн байна. Монгол хоолны газар ирээд хоол идэх гэж байна. Миний толгойд би Монгол юм авсан.
Парацетамол авч явлаа. Сая одоо орох байрныхаа барьцааг нөхцөн. Тэгээ сая байр зурчилсан өдөрсөн баян болоорой гээд нойлын цас өглөө. Бараг хэсэгтэй нойлын цас авахаргүй л боллоо. Одоо машина авч яваад ачаага оруулна да. Ингээд машин маань явж байна. Лэгтэй байрланд орсон. Ямар ч тач бүх ачаануудаа оруулаад ингээд дуудтай газар ингээд тавьсан байна. Би энэ хөрөгчийг 3 цаг бараг угаалаа. Ёо амар том дижитал амар олон ийм тасалгаа юмтай юм байна ёо. Бараг орж ирснээс хойш л би энэ хөрөгчийг угаасаар агаал дүнгийн сая дуусаад одоо энэ галтгооныхаа тавилгуудыг арчиж байна. За манай энэ өр болохоор иймэрхүү болсон байна. Энд нэг хөшиг хийн. Яванда энэ ширээгээ салах юм. Тэнцэнэ үлгүүрээ хийцэн. За нөгөө өрөө маань нэр энэ юм дивана тавьсан байгаа. Тэгээ нөгөө нэг эко маань юм болсон байгаа. За манай унтлахны өрөө маань ингээл байж байна. Энэ одоо нэг угаалгын өрөө маань. Энд чинь ингээд угаалгын машиныг тавих юм. Үүдэн болохоор үүдэнд ийм том гутлын шүгээтэй. Шин гутлнуудаа бүгдийг хийсэн байна. Манай найз гутлнуудыг маань хийсэн. Эрэгтэй гутлнуудын дандаа энэ дээр тавиад эмэгтэй намайг хүрхгүй байх гэдэг юм доор тавьж өгсөн. Хөлтөлт нь иймэрхүү байгаа юм байна. За нэг иймэрхүү л энэ одоо эдрийг нэг цэцлэхэл үлдлээ. Би бас нойлоо угаана гэдэг ерөөс юмудаа оруулаагүй байна. Тэг өнөөдөр бүх юм янзлж чадсангүй. Премьер хэцүү. Нүүдэл судлын гэдэг ч маш их хэцүү юм байна. Тэгээ бид хоёр сая гэрийнхаа газыг холбоолоо гэсэн чинь халуумаа юм чи хөтөөсөнд орчихсон чи бас арай зэрэг зүрх хүрэхгүй айлд очиж усан ороод ирлээ. Тэгээ одоо явандах чинь цаг яг 12 болсон байна. Маргааш өглөө бид хоёр эзэлтэй. Маргааш дахиад бичлэгээ хийн гэж бодож байна. Тиймэрхүү байна. Мөнхтөө өмссөн утаснуудаа угааж байна. За тэгээд бичлэгийн маань үзсэн баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа.